За хэдүүлээ эхний ээлжинд бол суур шалтгаанаа маш зөв онцлох хэрэгтэй байх гэж хараад байна. Залуучууд моридо тоглоом тоглоод байна, эмнэлэг түрэгдээд байна, маш их хэмжээний мөнгө алдаад байна, валют урсаад байна гэж байгаа боловч яагаад тэр хүмүүс моридо тоглоом тоглоод байгаа юм бэ? Угаасаа л орлого байхгүй байна, ажлын байр байхгүй байна, амьдралтын цалин хүрэлцэхгүй байна, хялбар аргаар мөнгө олъё гэсэн тийм сэтлэр л тоглоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр суур шалтгаанаа нэгдүгээрт бас нэг зүгээр хэлхэн зүйтэй байна. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ засгийн газрын бодлого, улсын хурлын бодлого бол одоо аль болох юм олон ажлын байруудыг бий болгох, иргэдийнхээ орлогыг сайжруулах гэсэн зүйлүүд л ер нь ярмаар байгаа юм л та. Түүнээс биш нэг юм хялбар аргаар нэг иймэрхүү за одоо энэ гадагш урсж байгаа валютын урсгалыг хаа гэсэн байдлаар ийм хөнгөн хумгай байдлаар бас хууль оруулж ирэхэд бол би бол дурамчхан л хандж байна. Тэгээд энэ ортоос хориглоё гэдэг хандлага бол бас хамгийн одоо хялбар бөгөөд залхуу арга гэдэг дээр бол гишүүдтэй бас санал нэг байна. Ер нь цаашдаа бол бид нар энэ моридо тоглоомын асуудлыг ер нь яах юм одоо энэ яаж зохицуулт хийх энэ гэдэг дээр бол илүү тийм уул суурьтай магадгүй тэр бие даасан хууль байдаг гэсэн ч үү яадаг байсан ч илүү нарийн зохицуултууд хийх нь зөв байх л гэж харж байна. Тэгээд бас нэг зүйлийг засгийн газар одоо энэ хууль санаачлагч хэлмээр ах юм. Энэ танилцуулга үзэл баримтлал ер нь энэ бүх зүйл дээр нэг тодорхой компанийн нэрийг дурдаад тэгээ Монголын төр нэг тодорхой компанитай холбоотой асуудлаар бүр ингээд нэг юм хууль батлаад байгаа юм шиг нэг тийм сэтгэл төрүүлээд байгаа юм. Тэгэхээр бол яг ер нь бол цаашдаа бол одоо альва зүйл дээр хууль хэрэг бид нар баталж байгаа бол аль нэг одоо тэр гадны байна уу дотны байна уу тийм үү нэг тодорхой аль нэг компани зориулж бол бид нар хууль баталж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа одоо энэ дээр бас та нар бас анхаамаар байна. Тэгээ нэг компани л нэр яригадаад байна шүү дээ. Би бол тэрийг дурдмарк байгаад байна. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр бас бид нар анхаармаар байгаа юм. Яа тэгэхээр бид нар бол цаашлаад бол ингээд аль болох ингээд нөгөө нэг юм хувийн хвшлийн орон зайг хэлээ. Ер нь л ингээд ийм компаниудад эргэтгэж нээлттэй байдлаар л одоо альва зохицуулж хийгдэж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас нэг ийм зүйл байна. Тэгээд энэ 500 сая $5 гарчлаа гэд бас нэг юм сенсацийн шинжтэй юм зүйл яригадаад байгаа. Тэгээд яг одоо гадаад валютын албан нөөцийн 10% бол ганцхан жилийн дотор тавиад тууцсан л одоо ийм л асуудал харагдаад байна шүү дээ. Тэр энэ дээр Монгол банкнаас асуумаар байна. Та нар харин энэ гарч байгаа тэр урсгалуудаа ер нь одоо бас яг бүтэн траклж чадж байгаа юм уу? Яг үнэхээр яг энэ чиглэлээр гараад байгаа юм уу? Тэгээд яг энэ дээр бол одоо яг ямар гүйлгээнүүд байгаад байгаа юм бэ гэдгээ бас нэг хэлчмээр байна. Тэгээд төгсгөлд нь тэр мөрдөн шалгах байгууллагад ер нь цагдаагийн байгууллагад энэ иргэдийн дансыг шалгах эрхийг олгохыг за 1 минут жаргалан гишүүнд өгье. За энэ банкны тухай хуульд нэмэлт оруулж байгаа юм байна. Тэгээд энэ иргэдийн дансны мэдээллийг прокурорын зөвшөөрлгүйгээр одоо шууд цагдаагийн байгууллагт нээлттэй болгох ийм зохицуулт ороод байгаа юм байна. Тэгэхээр иргэдийн дансны мэдээлэл гэдэг бол одоо маш тийм одоо эмзэг хувийн нууцын шин чанартай мэдээлэл байдаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагатай холбоотой маш олон асуудлуудыг бид нэр яриад байгаа. Тэгээ ер нь бол энэ эрүүгийн процессын хуульд ч гэсэндээ аль болох одоо энэ нөгөө хувь хүний эрхтэй холбоотой асуудлуудыг илүү тийм одоо яг юм зөвшөөрлийн дагуу энэ төр явах хэрэгтэй гэсэн зүйлийг ярьж байгаа хэрнээ тий яг одоо ийм одоо дагалдах маягаар энэ цагдаагийн байгууллагт ийм нэмэлт эрх олгож байгааг бол би бол ерөөсөө дэмжихгүй байгаад байна. Яг л бидний одоо бусад салбар дээр ярьж байгаа зүйлүүдтэй бол энэ чинь зөрчилдөд байна шүү дээ. Тэгэхээр энэ иргэдийн дансны мэдээлэл гэдэг чинь бол юм бас айгүй эмзэг мэдээлэл шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас тайлбар. За хариулт эхлээд 3 номер. Бид нэр за нэг зүйлийг ойлгох ёстой. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн буюу өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гэмт хэргийн шинж агуулсан бол прокурорын зөвшөөрлөөр тухайн дансны мэдээллийг солилцох ийм эрх зүйн зохицуулттай. Одоо энэ нэмэлт өөрчлөлт орж байгаа бол тэр прокурорын зөвшөөрлгүйгээр тэр хүний дансны мэдээллийг шалгана гэж юу байх вэ? Тийм зохицуулт боломж байхгүй. Зүгээр энэ бол мэдээлэл солилцох агуулга. Гэмт хэргийн шинжийг агуулсан бол. Тэгэхээр эрүүгийн хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орж байгаа үндслэл бол юу юм бэ гэхээр за нэгэнт нийгмийн хор хохирлын хэмжээг тооцож байна. Хоёрт бол бид нар
заллингийн гэмт хэрэгтэй төсөөдөө байдлаар бид нар энэ эрүүг хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Энэ цахим мөрөөдөө тоглоом гэдэг чинь заллингийн шинжийг агуулад байна гэдэг агуулгаар санкцийг нэмэгдүүлэгчдээс тэр. Тэрнээс биш прокурорын зөвшөөрөл байхгүй хүний дансыг шалгана гэж тийм ойлголт, тийм эрх зүйн орчин угаасаа байхгүй. Тийм ойлголт байхгүй. Энэ бол тухайн этгээд заллиулчлаа. Янз бүрийн бооцоо тоглоом, мөрөөдөө тоглоомд ороод заллиулчлаа. Тэнд гэмт хэргийн шинж байна. Хуулиар хоригдсон үйлдэлд хин нэгнийг татан оруулчлаа. Тэр тохиолдолд төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож тэр хохирцсон байгаа хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод мөнгө төгрөгөө алдсан байгаа тэр иргэний мөнгийг хурдан хугацаанд зарцаах гадагшаа гараад явахаас өмнө хязгаарлалт хийх боломжийг төрийн байгууллагуудын хооронд олгож иж засгийн газар энэ дээр арга хэмжээ авна шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний асуудал биш. Энэ бол бараг тэр хүнээс болоод ийм үйлдэл болцсон юм а гэж хэлэхэд өнөөдрийн эрх зүйн орчин бол зөв байж болох ч хуулиар хориглогдсон тохиолдолд бол ийм үйл ажиллагаа байхгүй шүү. Тэр 110 агент тэгж дураараа авирлахгүй. Яагаад нэг байгууллагыг дурдаад байна гэхээр дурдахаас өөр арга байхгүй шүү. 500 сая долларыг гаргацсан байгууллага чинь нэг л тэр алдартай байгууллага ч юм уу шүү. Тэрний чинь тэр аппликейшн руу хүмүүсийг уруу татаад оролцуулаад дансаа хэрэглүүлээд сүлжээгээ ашиглуулаад хаягаа ашиглуулаад дугаараа ашиглуулад байгаа 110 агент чи ил тод байгаа шүү дээ. 110 агент чинь дундаас нь 2-5% шимтгэл аваад яваад байгаа. Тэр энийг зүгээр хараад сууна гэж бол байхгүй. Шүү. Үйл ажиллагаа болгоныг нь хоригдсон тохиолдолд дараа нь харин бид нэр хуулийн байгууллагч тэр Монгол банкигч тэр харилцаа холбооны зохицуулах хороогч тэр их хурал дээр та нар асуугаад шаардаад ингэ явах хэрэгтэй. Түрүүн тэр 500 сая долларыг сенсац гэж бол хэлж болохгүй. Жаргалан гишүүн энэ сенсац биш. Мөнгөний бодлогыг барьж байгаа төв банк сенсац ярьдаггүй штэ. Сенсац ярихгүй. Тоон дээр ярьдаг. Энэ бол Монголын арилжааны банкудаар дамжаад гарцсан мөнгө шүү. Иргэд гар утаснасаа нөгөө койно хоорондоо шилжүүлсэн байгааг бол хинч мэдэхгүй. Тэрийг бол бүү мэд. Энэ бол Монголын банкудаар дамжаад тэр агентууд дундаас нь 2% аваад гарцсан мөнгө. Энэ бол тоо. Энэ бол худлаа юм биш. Энэ бол сенсац ус биш. Тийм учраас бүгдээрээ зүгээр иргэдийнхаа өнөөдрийн амжиргааны төвшин үнэхээр үнэ. Жаргалан гишүүн хэлж байгаа үнэ. Амжиргааны төвшнгөөс болж байгаа. Хялбар аргаар мөнгө төгрөг олъё гэсэн сонирхол байна. Ажлын байр байхгүйгээс болж гинөө. Тэгвэл энийг зүгээр хараад сууж болохгүй. Өнөөдөр гадаадын улсууд Япон, Солонгос, Таиланд, Вьетнам, Индонез цахим мөрөөдөө тоглоомыг энэ улсууд бүгдээрээ хоригдсон. 5 номер. Гадаад гүйлгээтэй холбоотой мэдээллийг бол арилжааны банкуд төв банкнд жил болгон гадаад гүйлгээний тайлан дээр бол ирүүлдэг байгаа. Монгол улсын харьяат болон Монгол улсын харьяат бусын хооронд хийгдсэн гүйлгээг тооцоход бол 21 онд 120 сая доллар, 22 онд 198, 23 онд 430 сая, 24 онд 578 сая доллар буюу нийт 4 жилийн хугацаанд 1.3 их 80 тэрбум доллартай тэнцэх хэмжээний долларыг бол яг энэ ангиллаар шилжүүлсэн байна. Ангиллаар. Тэгээ хүлээн авагч орнуудыг нь тооцохоор Лихтенштейн улс руу 55%, Америк нэгдсэн улс руу 26%, Сингапур руу 16%, Хонконг руу 1% гэх мэтчлэн гэр. Тэгээ яг хүлээж авч байгаа байгууллагуудыг нь бас бид хэд бас ангилсан байгаа. Энэ дээр бол дийлэнх нь бол Pay World Limited, First Digital Trust Limited гэдэг хоёр компани байгаа. Энэ бол нийтдээ 70% нь хүлээж авч байгаа. Аль нь бол ийм 5 номер 1 минут. Энэ нэр дурцсан хоёр компани аль нь бол энэ криптовалютын бирж хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Яг энэ онлайн бооцоо тоглоом, онлайн гамблинг, онлайн казинотой холбоотой гүйлгээг бол дэлхийн бусад улс орнуудаас бол хүлээж авдаг байгаад байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол бас агентуудын тухай бас мэдээллийг хүндсэн. Яг төв банкны гадаад гүйлгээний тайлан дээр бол агентуудын бол
46%-ыг аж ахуй нэгж 54%-ийг бол иргэд байгаа. 46% аж ахуй нэгжийг бол бас хэд хэдэн компани бол бүрдүүлж байгаа. Хамгийн том нь бол Chojin Altex гэдэг компани 285 сая долларын гүйлгээг хийсэн байгаа бол хамгийн өндөр давтамжтай гүйлгээг бол иргэн Үнэн Баяр гэдэг хүн бол 253 сая долларын гүйлгээ хийсэн гэх мэтчлийн мэдээлэл бол гарсан байна. Тэгэхээр энэ банкуудын гадаад валютын гүйлгээний тайлан бол яг аль бисний тоо. Энэ дээр бол ямар нэгэн буруу ташаа мэдээлэл бол ерөөсөй байхгүй байгаа. За 3 номер нэмж хариулъя. За бооцоо тоглоом гэдэг бол үр дүнг урьдчилан тооцох боломжтой үйлдэлийг. Мөрөөдөө тоглоом гэдэг цахим мөрөөдөө тоглоом гэдэг бол үр дүнг урьдчилан тооцох боломжгүй үйлдэлийг хэлдэг. Гэхдээ бооцоо тоглоом дээр янз бүрийн манипуляц хийдэг, иргэдийг залилдаг үйлдэлүүд тогтогдож байгаа. Энэ юу юм бэ гэхээр энэ бол төлбөр таавар шүү. Энэ бол бооцоо тоглоом шүү гэж хэлээд бооцоон дээр тавигдсан мөнгийг өсгөхийн тулд янз бүрийн үйлдэлүүдийг хийж байгаа энэ төгөлдлүүд тогтоогдож байгаа учраас үүнийг зохион байгуулсан дээр нь ч тэр дэмжлэг үзүүлсэн дээр нь ч тэр зуучилсан дээр нь ч тэр сурталчилсан дээр нь ч тэр бүх үйлдэлүүдийг хориглоё. Дээрээс нь бид нэг зүйлийг бас энэ байнгын орог иргэд харж байгаа. Монгол банк 500 сая доллар гадагшаа урсцсан байна гэж сенсацлна гэж юм байхгүй шүү. Тэгэхээр ард түмний иргэдийн 500 сая доллар гарцсан гэж ингэж ингэтлээ худлаа сенсацлдаг юм юу ах вэ? Энэ бас зөв ойлголт өгөхгүй болохгүй байна.